Сайн байцгаана уу та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Анимахан парт 6-г ярьж өгөхөд бэлэн болсон байна. Нэг сарын дараа Диана сум дээр уулзцаая гэдэг гигэнт нь Дианагаас Скарлеттэд захиа ирсэн байдаг. За ахтай болох дээр Скарлетт халуун аршаа явах маршрутаа танилцуулж байгаамаа. Тэгсэн чинь ах нь чи хэнийг зодох гэдэг юм бэ? Чи баг үннээ хэлчихээ. Чи зодно л үсттэй хэнийг нэг тийшээ очиж гэдгсэн чинь үгүй ээ би өөрийнхөө биеийг сувилахаар одоо халуун аршаа явах гэж байна. Та мэдчихэж байгаа шүү дээ гэдэг чинь. Тэгсэн чинь Нанака эрэнгүүтээ нөгөө нэг газрын зургийг харснаа та одоо ингээд ариун газар руу явах гэж байгаа юм уу гэсэн чинь ах нь чи одоо гигинтэн зодох гэдэг юм уу гэж дүүгээ тэгдэг байхгүй юу. Тэгсэн чинь би юу гэлээ гэж тэр олон хүний хүндэтгэл хүлээсэн хүнийг зодох вэ ингээд би тэгнэ гэж байхгүй шүү дээ гэсэн чинь за аханд үл чи хэнийг ч зодохгүй ямар ч асуудал гарахгүй гэвэл явж болно гэсэн чи Скарлетт за би шууд одоо гарлаа гэд. Гүтээ хувц сунраа өмсөд гараа яваад өгдгөө. За тэгээ гараад явсан чи гадаа нь болох дээрээ Жулиас ханхуу хүлээж идгээ. За тэр хоёр мэдээч ингээд ариун газар руу явж байгаа маа. Тэгээд Палма шашны тэргүүн Саргагийн хүний талаар ярьж байгаа энэ хүн болох дээрээ одоо шуналтай гинт баяцсан шуналтай өвн гэдэг нэртэй юм байна. За тэгээд яг нөгөө ариун газрынхаа үүдэнд ирсэн чинь оруулдгүй хааны зөвшөөрлөгөө бол хэнийг ч оруулахгүй гэдэг ханхуу бууж ирээд одоо бусад орнуудаар ингээд айлчлалтай явж байгаа штэ. Та нар энийг мэдсээр яжиж яагаад ингээд ариун мөргөл эхлэж байхад ингээд ерөн саад очруулаад байна гэдгсэн чинь Палма шашны нэг жаргаач гэнүү паргаоч гэнүү тэр нэг хүн гарч иж байгаа мó. Гарч ирэнгүүтээ ингээд би бол энэ шашныхаа одоо тамлагч гинэ. Яагаад тамлагч гэсэн чинь ингээд миний шашныг гутаанд оромжуулсан ханхуу байсан ч гэсэн би одоо тэргүүнийг шийдэх нь дарь их минь одоо Палма дарь их минь энэ зөвшөөрлийг надад өгсөн интернетээ гэсэн чинь. За Скарлетт хаалгын маш сүртэйгээр онгоолгол орж ирээл гэсэн чинь нөгөө цэргүүд цуснд будагдсан гүнж байна гэж бүх зүгтчихэж байгаа юм чи юу байл. Тэгсэн чинь нөгөө нэг жаргон ирэнгүүтээ Скарлетттай тултаад юм болохгүй штэ. За тэгсэн чинь нөгөө үнэрс гимтдэггүй. Яагаад гимтэхгүй байгаа юм бол чи нөгөө нэг зүйлтийг зүчиж. За тэгэхээр Скарлетт за гимтэхгүй бол чамайг од болтол чинь нисгээд өгөө гэж сайхан шийдчихэж байгаа. За тэгсэн чинь Диана сүмийн одоо хүлэг батрууд нь ирж байгаа юм ухтаж авахаар ингээ хоцорчлоо уучлаарай гэд ирж байгаамаа. За тэгээд жоохон асуудал гарчаа тэрийг зохицуулчод ирлээ гэдэг. Тэгсэн чинь нэг шавштай залуу гинт гарч ирсэн чинь энэ болох дээрээ Joss Westwood гэд өөрийгөө танилцуулдаг. За тэгэнгүүтээ харангуйтаа Скарлеттэд би чамд дурлцглаа ингээд чи ямар ингээд баг хөөх юм бэ? Надтай одоо миний найз хүн болооч гэж гарнаас нь бэрээд авдیں۔ Тэгсэн чинь Скарлетт тасаа гэж асууж байгаа хгүй. Танах одоо ингээд зэрэглэл удам судраа ингээд ер нь хардггүй гэсэн чинь ер нь гүнгийнх учраас ер нь баг зэрэг гэр бүл минь харах бах би бол их хардггүй гэдгсэн. Тэгсэн чинь би ч бас нөгөө нэг хагас ээлж тэгээ хааны огсны хүн болохоор болох байхаа гэсэн Скарлетт сонирхолтой л хүн юм гэхдээ хааны юу яриха мэддэг байх хэрэгтэй гэл яг зохих гээд гэсэн чинь нөгөө залуу гараа холдуулсан чинь тэр хооронд нь ханхуу гарны булгаад авчдаг. За тэнгуүтээ миний цуг явж байгаа хүнд одоо ингээд цадаа авчруулах хэрэггүй гэсэн чинь нөгөө нэг яаслах дээр би одоо бусдаар заалгуулах дургүй шууд болчихвол дог биш байхаа болчих штэ гэл тэгдэг байхгүй юу ханхуутай шууд ингээд сөргөөсөлдөд байгаа ш. Тэгсэн чинь нөгөө нэг хүлэг баатрууд нь өстэй яас гэл бартыг авч явах гэж байгаа юм чинь. За тэгээд мэдээч Диосыг хүлэг баатрууд нь авч яваа тэр хоёр одоо Дианатай уулзахаар үлднэ. Тэгсэн чинь нөгөө нэг Жулиас ханхуу Скарлеттийн гарнаас барьдсан та миний гарнаас одоо хэр удаан барих гээ гэсэн чинь ханхуу түүнийг гарыг тавиад за гигэнтэнтэй уулзахаар явцгаая гэд одоо тэр хоёр явнаа. За Диана Скарлеттийг хараад шууд тэврээд амдээ 300 жилийн өмнөх одоо явдлыг харуулнаа. Ариун мөргөл гээд зүйл 300 жилийн өмнө хэлсэн юм байна л та. Париста хаан тулсан болох дээр чөтгөрийн хааны илгээс нь чөтгөрүүдийн дайралт төгсдөөд одоо ингээ баг багаар газар нутгаа халдаж эхэлсэн. За тэгсэн чинь нэг өдөр хорон мөнх ингээ дарах хүчтэй Диана гэх охин гарч ирсэн. Тэгэнгүүтээ ингээ дөрвөн зүгийн дөрвөн хил дээр ингээ дөрвөн одоо ариусгах ариун чулууг байрлуулад тэгээд чөтгөр орж ирэх боломжууд юм хориг тавигдсан юм байна л да. За тэгээд Диана гэх тэр охин нас барахад ариун чулууны хориг баг гівтрэх шахад дараагийн охин гарч ирсэн. Тэрийг мөн адил Диана гэдэг. Мөн ариун чулууг ариусгасан. За тэгээд Диана гэх охин гарч одоо тийм хүчтэй охин гарч ирэхэд өөхөх бүрдэн дараагийн Диана гэх охин гарч ирж ариун чулууг одоо ариусгасаар одоо ингээ явсаар ирсэн. За өнөөдрийн ингээд одоо гигэн Диана гэх хүртэл ирсэн. За тэгээ одоогийн Диана нах дээр өөрийнхөө хүчийг алдсан юм билээ. Тэгээ яаж явж байгаад алдсан нь ч юм уу те дараагийн анги дээр гарах байхаа гэж юу нэг бодож байна. За тэнгуүтээ Скарлеттэд энэ охин чинь үнэхээр ирэхлээр зүгээр ихчээ инээ тэрэ мэрэ гэл. За тэгээ маргааш болох нөгөө нэг
ариун мөрөглийг яриад туссан чинь нөгөө Дианагийн хүчин алдсан учраас ингээд чимэглэл төдий байх хэрэгтэй гэсэн чинь ямар ч асуудалгүй гэж жоохон ургуур царай гаргаснаа. За явлаа баяртай дараа уулзъя. Та хоног эзтэй Скарлетт ихчээ гэд тэгээд яваад өгдгийн. За тэгээд одоо Дианатай ингээд зөөлөн харьцах хэрэгтэй. Тэр ингээд хүчин алдъя гэж алдаагүй шүү дээ гэд ханхуутай ярилцаад дуснаа. За орой болоход Диана талах тэр Скарлетт өөрийнхөө одоо хүмүүсийг яаж зодсон талаарх түүхүүдээ ярьж өгнө. Би тэр язгууртыг ингэж зохиол, тэгж зохиол. Тэгээ ийм болсон гэл амар ярьж өгнө. Нөгөөт нь зүгээр шүү дээ. Ямар гоё инээ тэрэ мэрэг. За тэгээд гэсэн чинь хаалга нүдэх чимээгээр ундаг цаг чинь боллоо Диана самаа гэдгсэн чинь Скарлетт за одоо ингээ миний явах цаг боллоо гэд ороос нь босгосон чинь ингээ цуг хамтдаа хонийл та гэ Скарлеттаас гуйдгийн гэсэн чинь болохгүй гэдгсэн чинь Диана надад нэг өөр нэр байдаг юм аа минь намайг нууцаар дууддаг байсан Саня гэж тэгдгийн. Тэгсэн чинь дахиад нөгөө туслах нь хаалга тогшоод байсан учраас Скарлетт явахтаа сайхан амраарай Саня гэж хэлээ явсан чинь нөгөө гэгэнт Диана чи бүүн баяр болоод үлдчихэж байгаа юм чинь. За тэгэд маргааш өглөө нь болох дээрээ ариун мөргөл эхэлж байгаамаа. Эхлээд ямар ч асуудалгүй явж байсан чинь гинт ингээ буун одоо дууны чимээ гардаг. За Скарлетт сүх дээрээ гараад хаанаас энэ чимээ гарч байна гэж ажиглалтал энэ дотор Палма шашны төв байрнаас гарсан байдгаа. Палма шашны төв байрны зүг Скарлетт хүчээ ашиглан очих замдаа одоо Палма шашны дээрийн одоо гарт байсан жадыг аваад одоо түүний хөшөөгийн эвдгээ хийдэг. Тэгээд төв байрлал нь яг орох гэж байгаагаар энэ анги дуусгаа.